Сайн байцгаана уу янз байна. Тэгээд энэ өдөр амгалан галахын өнөөдөр бол үнэхээр онцгой өдрүүд нэг байдаг. Тэгээд та бүхэнд Лук 19:29-38 уншиж өгье. Иесус дээгүүр өнгөрөх баяраар яг нэгдүгээр хургтай адилхан хотод орж ирдэг эхлэл хэсэг байгаа. Тэрийг уншиж өгье. Лук 19:29-38. Тэгээд тэр чедүн хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Метанд хүрчээд шавнаасаа хоёрыг хэлгэн. Та нар зэрэгэлдэх суурин руу яв. Тэнд очиод та нар урд нь хүн ерөр унаж байгаагүй элчнийг дутранг олно. Тайлаад энд аваад ир. Хэрвээ нэгэн танаас та нар юунд түүний уяг тайлна вэ гэвэл эзэнт хэрэгтэй байна гэж хэлжээ. Явсан хоёр түүний айлтсанчлан байгааг олж харав. Тэгэхүү тэд дудрангийн уяг тайлах үед эзэн тэднээс та нар юунд дудрангийн уяг тайлав гэхэд эзэн нэгэн дэлжигний эзэн гэсэн үг шүү дээ. Тэд дудран көтлөн ирэхэд хүмүүс түн дээр хувцас тосгоож Есүсийг мартуулав. Түүнийг тийм явах зур хүмүүс зам дээр хувцас дэвсэж байлаа. Есүсийг чидүүн уулын бэлд ирэх үед дагалдаа яваа олонд хүн бүгдээрээ өөрсдийн үдсэн хамаг гайхамшигтын төлөө чанга дугаар баяртаар Бурхныг магтацгааж эзний нэрээр ирэгч хаан өрөөлтөө. Амар тайван тэнгэрт алдарны хамгийн дээр байх болтугай гэж байлаа. Тэр үнэхээр онцгой баярын өдөр байгаа. Тэгээд бид гим нүгтийн төлөө хурмаан цавлагдах гээд явж байгаа. Тэгээд энд энэ илчгийг олж авдаг гэхдээ би бас дуртай. Тэр одоо хин нэг нийлцгийг тайлаад өө эн чи эзэн хэрэгтэй ингэж аваад хулгай зэрдэх байх л да. Гэтэ энд үнэхээр онцгой эзэн хэрэгцээтэй цаг мөч байгаа. Нөгөө хүний гэсэн зүрстгэлийг бэлдсэн байгаа. Тэгээд эзний зааврын дагуу энэ бүхэн болж байгаа. Тэгээд түн дээр тохох, элчин дээр тохох имэйл ч юм уу янз бүрийн байсангүй шамдрын түнд яасан байна. Хувцаа дээр нь тохоод дэвсэд явсан байна. Харин хүмүүс бүр 7 хоногийн өмнө яасан Есүсийг Бурхныг магтаж байсан бол 7 хоногийн дараа түүнийг аалт цовдл гэж хашгирах болно. 7 хоногийн дотор улс төрийн эргэл болсонтой л адилхан юм болж хувирсан гэсэн үг. Тэгээд би та бүхэнд онцгойлон Матай 25:31-40-ыг уншиж өгье гэж бодож байна. Яг бол эзэнд илчгээ өгсөн тэр хүн. Тэрнтэй адилхан бид нар ч гэсэн эзэнд үйлчлэх цаг байдаг. Матай 25:31-40. Хүний хүү алдраа дуурсан бүх тэнгэр элчнэрийнхаа хамт ирж өөрийн сүр жавхлан цэнтэдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэдний нэг нэгнээс нь тусгаарлаад хонио өөрийн баруун талд ямааг зүүн талд нь байлгана. Тэгээд хаан өөрийн баруун талд байхсад хандан хэлхэн миний эцгээр юу өгдөг өстөө та нар наашир ертөнцийн сураас танад бэлтгэсэн хаанчдыг өвлөн авсгүй. Учир нь намайг өлсөж байхад та нар надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг хайр хүн байдал урьж оруулсан. Бүцгэн байхад бүр намайг говцсон. Өвчтөй байхад намайг эргэж байсан. Шоронд байхад над руу ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түн эзэн бид хизээ таныг өлсөж байхыг тань хараад хоолож цангаж байхыг тань хараад уух юм өгсөн юм бэ? Хизээ бид таныг хайр газрах байхад байсыг тань хараад урьж оруулна нүцгэн байхыг тань хараад хувцсан бэ? Хизээ бид таныг өвчтөй байхыг тань хараад эргэн шоронд байхыг тань хараад очсон юм бэ гэх болно. Тэгэд хаан тэдэнд үнээр би танарт хэлье. Та нар эдгээр ах トゥ усын нам нэгэнд нь тэр байтугай хамгийн дорд нь энэ хүн хандсан бол надад хийсэн хэрэгээ гэж хэлнэ. Үнэхээр энэ ишлүүдийг уншихад та бүхэн харж байгаа хүмүүс ингээд таныг эзэн өрөөгөө гэж хэлдэг. Тийм бишээ бид нар ах トゥ угээ бас үнэхээр үлсэн цагсан үед нь хувцлах, хооллох хэрэгцээтэй болдог. Тэр шоронд байхад нь эргэж явчих хэрэгтэй болдог. Тэгээ ялан хайр үндэстэнд явхад хайр газар явж явахт нь ч гэсэн биедээ туслах шаардлага гардаг байгаа. Тэгээд үнэхээр биднэрт үйлдэх хэрэг үнэхээр хэрэгтэй байгаа. Тэгээд энэ үйлдэх үед эзэн биднийг яасан байна? Өрөөдөг байх нь харалтаа Бурхны хаанчд орготон гэж хэлнэ гэж хэлж байна. Тэгээд яагадгүй та нар намайг яасан байна? Та нар намайг хоолсонтай адилхан, та нар намайг хувцсантай адилхан, та нар намайг эргэж өцсөнтэй адилхан гэж хэлдэг. Тэгэхээр та бас үүний адил үйлдэх дүнг таныг уриалмаар байна. Тэгээд өвчтөө зовж байгаа. Магадгүй таны пастор чинь бидний дөрөө зовсон гэж хэлээг үгтэй шархлах тохиол байх юм бол түүнийг бас босгон байгуулаарай. Тэгэхээр хайртай дотны ах トゥ нар чинь бас тэгж байвал туслаараа үүний адил үйлдэх дүн. Хүмүүс заримдаа зочдыг ялангуяа алдартай хүмүүсийг гэртээ оруулаад дайлцлахтаа дуртай байдаг л та. Гэтэл яг тэр ядарсан хүмүүсийн алдаас явахдаа бид нар жоохон хойрог байдаг. Гэхдээ Иесус түүнийг мартахгүй. Та Иесусыг үнэхээр хоололж байна. Иесусыг хувцалж байна гэж бодоод үл дээрээ гэж зүгдээсээ хүсэж байна. Тэр үед та үнэхээр шагналаа алдахгүй байх болно. Бурхны хаанчлал таны гарт орох болно. Та Бурхны хаанчлалд орох болно. Иесусийн нэрээр.